За Монгол Шведийн парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Тэгээд мөн Арабын нэгдсэн Эмират улстай Монгол улс Арабын нэгдсэн Эмират улсын парламентын бүлгийн даргаыг халж ажиллаж байгаа. Хоёр парламентын бүлгийнхаа гишүүдийг гадаад харилцааныхаа яамтай хамтраад тухайн парламентын бүлгүүдийн өөрсдийн чиг үүрэг, улс орны онцлог, хамтын ажиллагаа, харилцааны түүх ямар төвшөнд одоо өрнөж явсан. Цаашдаа бид нар ямар зорилго чиглэлтэй ажиллах юм бэ гэдэг дээр бас Монгол улс гадаад харилцааны нэгдсэн нэг бодлоготой байх ийм зарчимтай байгаа үднэс яг энэ бодлого дээр нь гадаад харилцааны яамтай хамтраад бас мэдээлэл солилцож парламентын гишүүдтэй тодорхой чиглэлүүдийг бас авсан байгаа. Тэгэхээр ер нь бол яагаад энэ хоёр парламентын бүлгийг ахалж ажиллах болов гэдгээс яриа хэлэх зүг баг. Монгол Шведийн парламентын бүлэг дээр бид нэгдүгээрт Швед улстай Монгол улсын энэ найрсаг хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа бид нарын томоохон хэрэгжүүлэх гэж байгаа том төслүүд дээр хамтарч ажиллах боломжуудыг улсын хурлын түвшинд бас харилцаа холбоо баримтын бүлгээрээ дамжуулж тогтоохыг гэрмэлцэж байгаа. Шведийн хувьд бол бас Монгол улстай ижил төстэй цагуур байгаль орчны нөхцөл байдлуудад ижил төстэй зүйл байна. Нөгөө талдаа хүний амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн байдал. За эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөндөх оролцоо идэвхээрээ бид бол бас яг энэ улсаас туршлага судлах их тийм боломжууд байгаад байгаа. Бид нар тэрүүн мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлнэ гэдэг бас багагүй хугацаа өнгөрлөө. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөр, энэ хөдөлгөөн бол үнэхээр энэ Монгол улсын хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрахад байгаль орчны уур амьсгалын энэ өөрчлөлтийг бас даван туулахад чухал үүрэгтэй юм хөтөлбөр. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамгийн байгаль цагуурын нөхцөл байдалд ойр газар бол Швед байна. Швед улс өөрөө жилдээ бараг 400-аад сая модыг тарьдаг ийм туршлагатай улс орн. Тэгэхээр яг энэ хөрс цагуурын нөхцөл байдалтайгаа онцлог уялдуулаад энэ хөтөлбөрийг эрчимжүүлэх цагуурын өөрчлөлт, энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бол хамтарч ажиллах, ямар хууль эрхцсэн орчнуудыг бүрдүүлж энэ нөхцөлийг бий болгож чадваа гэдэг дээр бас судлах туршлага их байна гэж харж байгаа. Нөгөө талдаа эмэгтэйчүүдийн манлайлалыг нэмэгдүүлэхэд, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөнд оролцоог дэмжихэд хууль эрхцэн зохицуултуудыг яаж гаргаж, ямар гаргалгаа гаргаснараа өнөөдөр энэ төвшөнд хүрвэ гэдгийг бид бас судалж хамтарч ажиллах хэрэгтэй. За яг өнөө маргаашийн тулгымцсан асуудал бол манайд Шведийн элчин сайдын яам байхгүй байгаа. Тийм учраас бас Монгол улсад амьдарч байгаа Швед иргэд, нөгөө талдаа Швед улсад амьдарч байгаа Монгол улсын иргэд бол бас маш их хурдтай нэмэгдэж байгаа энэ цаг үед бидэнд элчин сайдын яам Монгол улсад байх нь бол чухал ач холбогдолтой учраас энэ талын ажлуудыг хийхээр Швед талдаа Монгол Шведийн парламентын бүлгийг бас хариуцж байгаа. Энэ бүлгийнхантайгаа захимаар уулзалт хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. За захим уулзалтын дараа бол бас хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд тодорхой болно гэж ойлгож байгаа. За нөгөө тал нь бид Монгол улс Арабын нэгдсэн Эмират улсын парламентын найрамдлын бүлэг дээр халж ажиллаж байгаа. За ер нь бол Арабын ертөнц санхүүгийн зах зээл дээр бол бас хүч авч байна. Байгалийн баялагийг хэрхэн яаж зөв зохистой хуваарлаж, энэ баялагын санг хэрхэн яаж улс орныхоо хөгжилд зөв зарцуулж болдгийм бэ гэдгийг харуулж чадсан тод жишээ. 30 жилийн өмнө Араб ямар ертөнц байсан, өнөөдөр ямар ертөнц байгаа вэ гэдгээс бид энийг бас харах боломжтой байна. Тийм болохоор үндэсний баялагын сангийн тогтолцоог Монгол улсад хууль эрхцэн хувьд маш зөв тогтолцоогоор бүрдүүлэх, за энэний хэрэгжилтийг гүйцэтгэх засаглалтайгаа хамтраад маш үр дүнтэй бодиттой хэрэгжүүлэхэд хоёр улсын парламентын найрамдлын бүлэг тодорхой үүрэг хариуцлагатайгаар оролцох ёстой гэж ингэж ойлгож байгаа. Тэр тусмаа бид томоохон мягцлуудыг гаргаж ирж байгаа. Томоохон мягцлуудыг хэрэгжүүлэхэд бүх санхүүжилт бол төрөөс биш, төр хувийн хвшлийн түншлэлийг, хөрөнгө оруулагчдыг татах энэ нөхцөлд бид тэнд байгаа санхүүгийн боломжуудыг бас харж эрэлхийлсэн хууль эрхцэн орчныг боловсруулахад энэ парламентын бүлгийн үүрэг оролцоо бас өндөр байна гэж ингэж ойлгож энэ чиглэл рүү ажиллаж чиглүүлж ажиллаж байна.